Бэлгсэн сонгон болно. За энэ нь 0.25 Тесла. Ийм зүүрхийн хэлбэрийн одоо ингэ Z ишигээ Y ишигээ X гэж байна тийм. За тэгвэл энэ дээр юу болж байна гэхээр ишигээ Y-ний дагуулж хэлэх самзаа байна. B гэсэн самзаа. За ингээд самзаа. За энэ самзаа цаг дөрвөлжин хэлбэр цаг. Дөрвөлжин хэлбэр цаг маань X, Y-ийг хавхаад оршин байж. Тэгээд энэ цэг нь А цэг, энэ цэг нь Б цэг, энэ цэг нь С цэг, энэ цэг нь Д цэг. За тэгээд энэгээр энүүний дагуу гүйд үүсгэсэн. А тэнцүү 6 амт гүйд үүсгэсэн энэ цагаар. За тэгээд энэ талуудын зайн болохоор хаашаашаа 40 см. Эсний А Б тал нь 40 см. За тэгээд энэ талууд нь А Б тал нь Д С гэдэг тэнцүү С Б гэдэг тэнцүүгээр квадрат гэсэн үг тийм. Ийм гэсэн. За энэ бол хат бүрдээр заамш ийм бол хат бүрдээр үүсэх хүч болон чиглэлийг олж тогтоосон юм байна. За энэ дээр ампли хуулиас үүсэх хүч маань болохоор F тэнцүү I L B C-ээс айлт байгаа тийм. Айлт гэдэг үнцэг маань I L-ийн B-тэй айлтсан үнцэг юм. Үйл элементтэй гэж хэлдэг тийм. I L-ийг үйл элемент гэж. За тэгэнгүүт энэ дээр үйл ийшээ сонзоор бас ийшээ болчихчих. А Б тал дээр. Тэгэхээр энэ хоёр чинь нэг чиглэлтэй болчихгоо хоорондын үнц нь тэг болж. Тэгэхээр энэ гүйдэл энэ урт ямар байсан ч хамаагүй энэ үнцэг маань тэг болчихж байгаа юм чинь А Б талууд дээр үүсдэг хүч болчих уу? Тэг байна гэсэн. Тэгэхээр F А Б тэг. За F С Б С Б тал дээр үүсдэг хүч маань энэгээр гүйж байгаа гүйдэл 6 ампер уртын хэмжээ 0.4 м 40 см юм чинь. Тэгээ соронзон орно энэ 0.25 Тесла гэсэн тийм. Тесла соронзон орны индукцийн үед гэж байгаа. 0.25 Тесла үрчхэн өнцөг гүйд энэ самхыг их цаашаага соронзон орны X шиг юм байна гэсэн тийм үү. X-ийн гүйд нь X гэхний дагуу соронзон орны Y гэхний дагуу. Тэгэхээр X, Y гэдэг хоёр маань хоорондоо 90 градусын зөрүүтэй. 90 градусын зөрүүтэй гэхэд синус эрт юу болчих юм? Нэг болчих гэсэн үг тийм. Энд үржих нэг байна гэсэн. За ингээд бодох юм бол энэ хэд болчих вэ? Энэ бол 0.1 болно. 6 гэхээр 0.6 ньютон. За хэм чиглэл нь хаашаа юм? Дэшээ. За гүйдэл энэ дээр 10 гарын дөрөөр гүйдэл энэ дээр цаашаага соронзон орны ийшээгээ ингээд доошоо орчиж тийм. Энд доош. Гүйдэл энэ дээр ийшээ цаашаага. За ийм байна. Тэгвэл энэ уртын хэмжээ энэ урттайгаа ижих нь соронзон орн бас ижих хэмжээнд үүсдэг хүчний хэмжээ ямар байх вэ? Хэмжээ ижих юм тийм. F Д А тэнцүү. F Д А. Энэ нь болохоор С Д 0. Энэ нь болохоор F Д А тэнцүү. Зөвхөн за ингээд бодонгууд энэ дээр чиглэл хаашаа гинэ? Дээш. Гүйдэл хаашаа байна? Наашаага юм тийм. Гүйдэл наашаага. Тэгээ соронзон ийшээ үйлчлэг хүч дээш. Тэгэхээр энэ үйлчлэг хүчний чиглэл нь дээш. За одоо нэг юм байна. Ингээд энэ номыг ингээд авъя л та. Ингээд дөрөв талууд ингээд байж. Энэ хоёр дээр нүүслэх хүч байхгүй. Энэ хоёр дээр хүч үүснэ. Нэгэнд нь доош аваад нөгөөхөнд нь дээш. Ийм болно гэсэн үг шүү дээ.
Энэ ном тэгэхээр яаж юм? Эргэж байгаа тийм үү? Ингээд иргэнэ гэж чинь яг моторын үндсэн шин чанар болж байгаа. Моторыг яг юм хэрэг ийм хүрээ үүсгээд сан зам дотор орчихдог. Тэгэхээр энэ нөхөр яг үгээр ингээд эргэчихнэ гэсэн үг. Ингээд эргэж. Ингээд эргэчихэнгүүт энэ дээр бид хүсний моментыг бичнэ. Хүсний момент бичих юм бол энэ тэнцүү R-ыг үрчин F. Энэ чинь хүсний момент үстэй. R гэдэг нь юу вэ? Эргэлтийн цэгээс хүч хөдлөх зай, тийм? Энэ ингээ иргэнэ гэдэг чинь энэ цэгийг тоож ирж байгааз энэ голыгоо тавьна гэсэн үг. Ингэж иргэнэ. Энэ ингэж иргэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ зай юу болчих нь вэ? R-ыг хоохон 2 болчих, тийм? Тэгвэл эндээс нэг талын M-ийн моментыг авах юм бол R-ыг хоохон 2 үржих нь F байх бөгөөд F нь юу болчих вэ? F нь за өнөөдөр нэг шиг томьёогоо л бичиж. ILB B үржих нь синусайд болж байна тийм. Тэгэхээр эндээс энэ бол нэг талын момент нь зөв. Хоёр талын момент нь юу болчих вэ? Энэ хоёр маань нэг чиглэлийн дагуу эргүүлж байгаа. Цагийн зүүн дагуу эргүүлж чинь тийм үү? Тэгэхээр дагуу эргүүлж байгаа учраас энэ момент дээр энэ момент яг уу нэмэгдэж юм тийм. Нийт топ момент нэнээсээ юу болчих вэ? Хоёр дахийг болно. Яг тэр M1-ийн M2 гэж чинь. Энэс хоёр дахийг бөгөөд энэ хоёр байх болчихно гэсэн үг. Тэгэхээр L үржих нь I L B синусайд. Зөв биз? L гэж шүү. L гэж чинь энэ тал тийм. Энэ тал утсан үстэй L гэхээр энэ тал L гэж. Энэ тал юу болчих вэ? L болчихно үстэй тийм. Ингээд үзэх юм бол энэ талыг энэ талд үзвэл тэр юу болчих вэ? Талбай авчиж байгаа тийм. Тэр шинжтэй хоёр талыг хооронд нь үзэх юм бол энэ бол юу болчих вэ? Талбай болчихно. Ингээд үзэх юм бол I үржих нь S гэсэн талбай, үржих нь B үржих синус. За энэ талбайг энэ бигээр үзүүлснээр юу гэж нэрдэг вэ гэхээр сонзон урсгал гэж нэрдэг. Сонзон урсгал. Тэгэхээр моторт яг бүхээр ийм хэмжээний момент үүснэ гэсэн. Нийслэл мотор яг бүхээр ийм дамжуулж утсыг маш олноор нь ороочтой. Одоо жишээлбэл нэг ийм ингээд цайраг аваа тийм. Тэнгүү дахиад нөгөө нэг цайрууд орохоор дээдлэлт нь ингээд очдог. Тэнгүүд энэ ингээд иргүүлчихэнгүү дараагийн нөхөр нь энэ ингээд иргүүд энэ нөхөр маань ингээд хөвчих юм тийм. Тэнгүүд энэ нөхөр босоод ирнэ гэсэн. Тэгэхээр энэ нөхөр хүчний момент үүсгээд энийг иргүүлж. Энийг иргүүлчихэл энэ ингээд дараагийн хаа иргүүлж. Ингээд хүчнээр нөгөөдхийг ингээд яах нь зогсоохгүйгээр ингээд иргүүлээд ирж болдог. Тэгэхдээ энд юу болсон гэхээр төлийг нь сольж байна. Одоо хааштай. Яг энд ингээд зогсолт очиж чинь тийм зогсолт хийж мэт. Яг хэрэг энэ маань ингээд дээшээ доошоо ингээд гараад ирвэл болно шүү. Тэнгүүд гүйтэл маань энэ дээр юу болчих вэ? Дээшээгээ энэ чинь ингээд дээшээгээ ирэх чинь тэнгүүд энд доошоо болчих чинь энд цаашаа энд наашаа байна тийм. Гүйтэл ингээд үүсэх. Ийшээ чиглэлд гүйтэл үүж. Сонзооны чиглэл ийшээ. Тэр гүйтэл хүч хаашаа. Ингээд цаашаа голчих тийм. Тэгэхээр ийм байгаад үнийг энэнийг нь ийш нь удах чинь гэсэн үг. Энэ дээр яг доошоо сонзор ингээд гадшаа болчиход тэгэхээр ийм байсан нөхөр чинь энд хүч үүсдэг, энд хүч үүсдэг тийм. Энэ хоёр хүч үүссэн. Энд нь доошоо, энд нь дээш. Эргүүлжтэй. Зөв. Эргүүлснийхэн дараа энэ хоёрыг ингэж хоёр тишээ татна гэсэн. Энэ хоёрт хүч үүсэх үү? Яа.
Хүүд нь шиг байна үстэй. Хүүд нь шиг, сонгорын шиг, энэ дэшиг байгаа үстэй. Энэ дээр болохоор доош үстэй тийм. Тэгэхээр яг ийм байдалд болж юм зүг бүт шиг ингээ хэдэн талаас нь ачаа. Тэгэхээр энэ хөрөхгүй. Хөдөлж өгөхгүй тийм. Хөдөлж өгөхгүй. Магадгүй цаашаа инерцээр яв. Энд чинь тодорхой ингээд хүч үйлчилж байгаа юм чи ингээд бид дугуйч гэсэн ингээд жийж байгаа орчингууд нэг жоохон ч гэсэн цаашаа болчдөг үстэй тийм. Тэгэхээр энэ хүмүүс ингэж очингуудаа зогсчихгүй. Тодорхой хурдтай явж жоохон инерцтэй болж байна тийм. Ийм болоод өнгөт нь одоо яг л төлөв солиод байна. Төлөв солиод өгч юм бол энэ үгүй яг. Дахиад нэг юм бичиж. Хэрвээ төлөв солихгүй юм бол энэ хүмүүс ийм байдлаас ингэж ирээд буцаад ингээд ийм байдал дээр очиж байна гэсэн. Энэ дээр тогтвортой. Тэгэхээр төлөв солиод өгч юм бол яг ингээд эргүүлээд гэж бод. Ингээд эргүүлээд гэж. Тэгвэл төлөвийг яажလုပ်юм бэ гэхээр энэ тал нь ингээд хэлдэг шүү дээ. Энэ юу гэх юм бэ? Шорт гэж нэр. Энэ ингээд нөгөө баач холбоош гэсэн. Баач холбоод энэ нүгээр ингээд контакт хийдэг. Одоо тийм ийм нэг юм болж шүү дээ. Ийм диск яваад одоо ингэж явж ирсэн диск чинь ингээд дэшигээр чинь ингэсэн үг шүү дээ. Тэр жоохон инээстэй болоод жоохон ингээд зайтай болчихно. Зайтай болчихгод ингэж явж ирсэн үг чинь ингээд контакт хийна гэсэн. Сая энэ ингээд хасгал очижсэн бол одоо энэ нөхөр жоохон ийшээ болж байна. Энэ дээр нэмэх болчихж байгаа зү. Нэмэх болчихгоо тийм чинь. Түүний чиглэл сэрэгчж байгаа зү. Тэгэхээр энэ дээр ингэж ирээд чиглэл сэрэгдээд ингэж ирээд чиглэл сэрэгдээд ингээд хасгалтай үеих мотор болчихдог. Тэгэхээр та нар нөгөө өдөртөгтэй машин дотор чинь ийм зүйл болж байгаа. Гэхдээ энэ би нэг хүн хүрээд турлаа тийм. Өдөртөгтэй машин дотор яг ийм маш олон хүрээ байна гэсэн. Маш олон хүрээ. Задлаад үзэх юм дандаа юм ороодсон зис утсууд. Тэгээ хэдэн талбандаа соронс тавьчих. Тэгээд ингэж яадаг вэ гэхээр цахилгаан энергийг механик энерги болгох гэж байна. Моторууд ерөнхийдөө ийм зөрчил байна. Жайн бодлогыг өөрчлөлтөд хэдүүлээ мотор болгоо ачлаа тийм. Энийг жааз. За бид нар сая юу үзсэн бэ гэхээр айлын үйл үзлээ тийм. Айлын үйл маань юу вэ гэхээр L тэнцүү I L B үчгийн синус альфа. За ерөнхийдөө бол I L B ийн вектор үчиг ийм гэсэн. B нь болохоор хэмжээтэй, A болохоор бас хэмжээтэй тийм үү. За тэгэхээр энэ I гээр үржүүлсэн хэмжээ нь гүйгийн нэгмээр гэж нэрлэдэг байгаа. За тэгэнгүүт эндээс бол юу болж байгаа юм бэ? Гүйд гэдэг нь бол нэг хугацаанд урсан өнгөрөх цэнгийн хэмжээтэй. Тэ? Энийг зүгээр хэдүүлээ зүгээр куб хоохон тий ингээд гэж. За тэгэнгүүт x утгатай дамжуулж байна. X утгатай дамжуулж байна. За энэ дамжуулагчид t гэсэн хугацаанд тэнэг урсан гарна. За тэгэх юм бол L-ийг T тооно гэдэг үг юу болж үзэхэд хурд болж байна гэсэн тийм. Нэгс нэг цэник бай. Энд нэг цэник маань L гэсэн зайг ингээд туулаад гараад ирчихлээ. Тэгэхээр энэ зайг нь хугацаанд нэг хурд болчихно. Хурд болчихно шүү тийм. Тэгэхээр эндээс ингээд үзэх юм бол энэ I-нд Q хоохон T үчгийн L үчгийн B гэж бичиж. Тэгвэл эндээс L-ийг T хоохон юу болчих вэ? Хурд болчихно гэсэн үг тийм. За тэгэх юм бол L тэнцүү юу болж мөлөө Q V үчгэн V гэсэн. За энэ цэнэгийн хэмжээ бол тогтмол учраас тоо учраас энийг яг энэ түүнээс нь гаргаж байна. Тэгэхээр энэ бол цэнэг хөдөлгөөнд орших юм бол өөрөө сонзоо орно гэсэн. Сонзоо орно гэсэн.
진흙이 없는 매대로 오래하고 어떻게 태우리 놀이하고 삼자하는 모습. 진흙 삼자하는 모습 치면 같이 삼자하는 때야. 헬스 우스다. 이제 사람도 사람도 사람들 그 같은 다 같은 예를 들었을 때 이제 이 진흙도 그냥 구축치. 이 진흙 구축치. फिर इन्हीं को जिनकी तो लॉरेंस कुछ की चेहरे देते लॉरेंस कुछ तो एक लॉरेंस कुछ की थी वहाँ सिनिक उसकी नींद को कुछ ही लेते हो सिनिक उसकी नींद कुछ फिर सिनिक क्यों वो फिर सेक्सुअल में तो उसको कुछ हो सिनिक वो मास्टर इसके थे फिर एक उनसे बुरे इंजन ने लॉरेंस कुछ की थी वहाँ व्यू है तो फिर एक थिंग टू करते चाहे हेल्थ कुछ तो कुछ ग्रेविटेशन जाने को थी захлааны зүгээс үүсдэг хүч F electric. Тэгээд F magnetic. ийм гурван хүчнүүдийн нийлбэрийг юу гэх юм? Лоренц хүч гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр F гэдэг маань бол юу юм бэ гэхээр гравитац хүч гэдэг чинь mg. Мөн захлааны зүгээс үүсдэг хүч. Q хүч нь E. Тэ? самжааны зүгээс үүсдэг хүч гэвэл 진흙 хурдтай өгөх юм бол яах вэ? Самжааны зүгээс хүч үүснэ гэж ингэж үздэг. За тэгвэл энэ ерөнхий энэ нийлбэрийг юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр Лоренц хүч гэж нэрлэдэг. Уулнууд ингэж тийш. Гэсэн чинь зүгээр цэник самжааны хөдөлж байгаа энийг юу гэж нэрлэдэг юм? Лоренц хүч гэж яваад байдаг жоохон. тав. Ерөнхийдөө цэник хүч үүсгэх юм бол яах вэ? Тэрийг Лоренц хүч гэж нэрлэдэг. Тэгсэн чинь цэник хөдөлгөөнд оршоод самжааны үүсгээд тэр самжааны нөлөөлөөр яах вэ? Хүч үүсэж байгаа зүйлийг Лоренц хүчээр одоо тааны суугч гэсэн. Ингээ явчихдаг байна шүү. Уулнууд их сургууль дээр ороод явах юм бол энийг Лоренц хүч гэж хэлдэг. Гэтэ та хэд одоохон яах вэ? Энэгээр явж байгаа. Энэ биш. Явж байгаа. Их сургууль ороод нөгөө яг онлайн физик мэдхээр яваад тэгэхээр ялгааг нь гаргаж ирнэ гэсэн. Уулнууд яг бүрэн хэмжээний бүх энэ гравитацийн болон захиалгын зүгээс үүсдэг хүчнүүдийг тооцож яах вэ? Лоренц хүч гэж тодорхойлдог. Тэнгүүд энэ QA гэж юм шиг нэрлэдэг. Куланы үйл явж шүү дээ. Тэгдэг үстэй. Тэнгүүд энэ Лоренц хүч. Энэ бол хөндий хүч гэдэг ингэ явчихдаг үстэй. Тэнгүүд энэ бүгд нийтдээ яах вэ? Нийлж хүч болно гэсэн. Тэгэхээр энэ тусдаа 3 нуур орно тийм. Гравитаци орно, захиалга орно, самж орно. Гэхдээ захиалга бас хоромжон орно чинь өөрөө яг үнэндээ юу болчих жоо. Энэ нэг болчих жоо. Бүгд энийг бид захиалга ба хоромжон гэж нэрлэдэг. Нийлсэн байна. Яагаад нийлсэн бэ гэхээр цэник үүсгэж чинь ганцхан зүйл. Цэник хөлгөөнгүй байхдаа соромжон орно байх уу? Байхгүй тийм. Тэгвэл цэник хөлгөөнгүй байхдаа юу үүсэх вэ? Захиалга орно үүсэх. Тэгвэл цэник хөлгөөр юу үүсэж? Соромжон орно үүсэж. Тэгвэл цэник хөдөлчих үед нь захиалга орно байгаа юу? Байж байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө ганц үүсгэж чинь ерөөсөө ганцхан зүйл байхгүй. Цэник захиалга цэник. Тэгэхээр захиалга цэник ерөөсөө соромжон оромж үүсэж чинь захиалга орно гэж яг үүсэж байна гэсэн. Тийм учраас энэ хоёр бол яаж ч юм хэрэг нэгдчихдэг. Захиалга бас ганц. Гэт ингэж. Тэгэхээр бид нар бол энийг одоо яах авч үзнэ гэсэн үг. Эгээр л бид нар мэднэ. Энийг л мэднэ. Одоо л яах вэ? Энэ талаар авч үзнэ. За энэ V гэдэг нь цэнгийн хот. Хот. Энэ V гэдэг бол юу? Гадны соромжон. За Q гэдэг нь юу вэ? Цэник тийм. Цэник. За F нь болохоор Лоренц хүч. Гэвч
та амперметрийг ярьжсэн шүү дээ. Амперметрийн эсвэлгүйцэл нь ямар байдаг вэ? Бага байдаг тийм. Тэгэхээр амперметр багчд энэ нөгөө юу ашигладаг? Өмнөх үдчихсэн тэр нөгөө моторын зарчим байна шүү дээ. Тэрийг ашигладаг. Яаж ашигладаг вэ гэхээр ийм байдаг. За тэр нь бол тусгай шүү дээ. BMS гэсэн самлаа байна. Амперметрийг одоо харж байна. BMS гэсэн самлаа байна. За энэ дотор ингээд ийм орон байна. Орон гэж одоо ингээд эндээ гараа. Орон гэдэг нь бол амжилт зис утас үстэй тийм. Тэгээд зис утасны эсвэлгүйцэл их баг. Ер нь бол баг тийм. Тэгэхээр дамжуулж материал болчихно үстэй тийм. Тэгэхээр зис утасаар ингээд гүйдэл гүйх юм бол гүйдэл гүйх юм яах юм? Өөрөөр ердэн тойрог юу үүсэх вэ? Соронзоор үүсэх үстэй тийм. Соронзон орон үүсгэнгүүт энэ гадны соронзон оронтой яах вэ? Харилцан үүсэлт орно тийм. Харилцан үүсэлт орохоор энэ эргэх хүч үүснэ гэсэн үг тийм үү? Эргэх хүч үүснэ. Эргэх хүч үүсгэхэд энд яадаг вэ нөгөө нэг юм одоо юу авчдаг. Нөгөө нэг юм эргүүлж ингэж тавьж байгаа хүүхдийн тоглоом ингээд нөгөө нэг уйлт нэг юм бүршиг нэг эргүүлж чангажаар тавьчихгууд одоо энэ уйлтсан хэмжээгээр хорцаа цаашаа явчихсан шүү дээ. Тэнгүүд энэ дээр ингээд зүү тавьчихдаг. Ингээ уйруулчихдаг. Тэнгүүд тэр зүү ингээд энэ сандан баг сандан үүсэх юм тэр зүү баг бодлоо. Их сандан орон үүсэх юм яг их хүчтэй хөдлөн. Тэнгүүд тэр зүүн хаашаа хөдлөж гинүү гэдэг дээр юу тавьж гинүү тэр амперметрийн утгуудыг тавьчихдаг. 1 ампер, 2 ампер, 3 ампер, 4 ампер, 5 ампер. 5 ампер болох юм бол маш их хэмжээний гүйдэл гүйж байна гэсэн үг. Тэгэхээр амперметр дотор бол ийм одоо сандан орныг нь үүсэх сандан орныг нь ашиглаад яах вэ? Хийгээд авчдаг. Ерөнхий амперметр бол ингэж байж байна. За энэ бол энэ тал хамаагүй. Тэр мотор дээр мотор ирсэн гэж ярьж байгаа шүү дээ. За. Задад яагаад энэ цэрэгт хүч үйлчлүүлээд хөдөлгснийхэн дараа хүч үйлчлэх юм чухал юм бэ гэдэг анхаарах. За тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг юу вэ? Үндсэн томны болохоор F тэнцүү Q V B гэдэг ингэж ярьлаа шүү дээ, тийм. Энэ бол вектор үржил тийм үү? Вектор үржлийн үндсэнд юу гарч идэв гэхээр F гэсэн утга маань Q B B үржиний үлээ. За, зэно сайт гарч идэв, тийм. За тэгэхээр та хэрэгтэй яг томьёо болохоор яг энэ л болчихно гэсэн. Энэ альфа гэдэг үндсэх нь альфа гэдэг үндс нь V хурд болон соронзон орны хоорондох үндсэг болно. Хурд ийшээ явж соронзон ийшээ төлөний хоёрын хооронд хүнзэг энэ альфа. За синус альфагаар үржүүлнэ гэж яаж юм бэ? Тэр энэ хурдыг нь энэ V-тэй перпендикуляр байгуулж чи гаргаж иж байна гэсэн үг. Энэ чи V синус альфа чинь. Тэгэхээр хурдыг заавалчгүй V-тэй перпендикуляр юм уу эсвэл хурдтай B-г явах нь перпендикуляр болгох юм тийм. Хооронд нь харилцан перпендикуляр болгох гэсэн. Нэг шийдэл байх юм бол энэ хоёр хүч үүсэх үү? Үүсэхгүй тийм. Үүсэхгүй. Заавалчгүй ингэж явах. Перпендикуляр болгож иж гаргаж иж байна гэсэн үг шүү. За тэгвэл ийм болохоор нэгдүгээр үржил. Нэгдүгээр үржил эрхий уруу. V хоёрдугаар үржил соронзон орон. F дунд орон. Тэгээд энэ бол юу? Бараан гар. Бараан гар ямар гар гэж байна? Ямар сэнийг юм бэ? Нэг сэнийг. Тэ? За энэ эрхий уруу V доллар соронзон дунд орон F болно. Хасах цэник дээр юу болох вэ?
зүүн гараас. Хасах зэрэг бол тэгээд яг ижлэн. Одоо энийг ингэж болно гэсэн. Энэ нь хурд, энэ нь сонзоорон, энэ нь үйлчлэг хүч. Нөгөө ямар зүүн гараа өгүүлж байна. За. V энэ нь V энэ нь F байна. Хасах зэрэг гэдэг нь чи юу вэ? Электрон гэж байна. Тэг? Ямар нэгэн хасах ионод байж болно. Энэ бол протон байж болно. Позитрон байж болно. Тэгээ ямар нэгэн нэмэх ионод байна гэсэн. Нэмэх. Тэгэхээр магадгүй энэ зүүн гараа мартчихвол биш үү? Баруун гараараа бодчих хариуг нь яг эсрэг чиглэлд тавьчих бас болно. Яг тийм тэр баруун гараараа бодож сурсан байл баруун гараараа гарчаад өө электрон чинь эсрэг чиглэлтэй гэдэг. Ингээд тавьчихсан гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ зүүн гар бол зөвхөн хасах зэрэг юм байна гэж санчаарай. За энийг бол амжилт. Тэгэхээр бид одоо зөвхөн нэг зэрэг юм яа. За энэ зэргийг ямар нэгэн тогтмол саналзаа орно. Яг үгээр ингээд Q гэсэн цэник V гэсэн хурдтай явж тий? Соронзон оронд оруулахгүй хамт энэ тогтмол хурдтай явах нь цааш чигээр яваад байна. За гравитацийн орон эдрийг тооцохгүй байх шүү. За цахилгаан орон эдрийг бас тооцохгүй байх. За тэгэх юм бол яг үгээр энэ бол хүч үүсэхгүй бол яг тогтмол цааш чигээрэл яваад. Зөв биз? За тэгвэл энэ самбарын хавтгаад цааш чиглэлээс соронзон орно. Юу ах вэ? Орчин тэр чиглэлээ цаашаа чиглэлээс соронзон орно. Байгаад санаа. Энэ бүх тэмдэглэмүүд юу вэ? Соронзон. И бүрэн гэдрийг тэмдэг чирүүлээ. Цаашаа чиглэлээ тий? Цаашаа чиглэлээс соронзон орно. За тэгвэл хэдүүлээ баруун гараа яваа. Хурд дэшиг соронзон цаашаа одоо руу цаашаа тий? Үйлчлэг хүч явчих. Зүүн дэшиг явчих тий? Хурданд явж байгаа чиглэлийн дагуу перпендикулаар хүч үүсгэхээр яадаг вэ? Тэгээд цаашаа харагдах сонсон. Яг цаашаа чиглэлээс соронзон. Хүч нь хаашаа гараад ирсэн бэ? Ийшээ гараад ирсэн шүү дээ. Зүг. Тэгэхээр хэдүүлээ ингэчээд энд нэг илжиг байв үү? Тэгвэл яаш вэ? Илжиг ийшээ явах гэдэг нь энэ гэр ингээ уцаар татаад байна. Энэ яад илжиг. Ингээд тойрон тий чиглэл өөрчлөлт байгаа юм. Тойроо яваад байна. Тий? Тэгэхээр энэ нөхрийн чиглэлийг өөрчилнө гэсэн энэ хурд. Перпендикулар юм. Тэгэхээр энд ингэж бичсэн гэсэн. Жог ингээ хазаад юм байна. За энэ ийшээ ийм хурд байна. Тий? Тэгвэл хурдаа ингэж. Соронзон цаашаа үйлчлэг хүч яаж юм? Бас ингэж байг перпендикулаар гарч иж байгаа. Баян яг юм. Ийшээ бичсэн. Тэгээд ингэж үзэх юм бол яг үгээр энэ бол тойроор ирдэг хөдөлгөөн хийнэ гэсэн. Ийм үгээр. Яг тэр үйлчлэг хүч маань баян яаж байгаа. Тойргийн төвөөрч хийнэ. Энэ авахсан чинь. Тэгээд яг энэ нүрийн ингээд занганд орсон шиг ингээд иргэлдээд байна гэсэн. Ингээд иргэлдээд. За тэгэхээр энэ тойроор ирдэг хөдөлгөөн хийж чинь тийм. Тойроор ирдэг хөдөлгөөн хийж байгаа бол бидний юу болж болох вэ? Нэг бүтэн тойрох иргэлтийг тооцож болно. Үеийг болж болно. Маш олон юмнуудыг болж болно гэсэн. Үе гэдэг нь юу вэ? Нэг бүтэн тойрж ирэх хугацаа явах тийм үү? За бидний F-ийг хийж байгаа. F гэдэг нь юу вэ? F тэнцүү Q V мөн үү? Тойроор үйлчлэг хүчнүүдийн нийлбэр тэнцүү гэдэг нь Ньютоны хувьд байна. Үйлчлэг хүчнүүдийн нийлбэр тэнцүү M-аас тийм. А гэдэг нь юу вэ? Хурдтал. Хурдтал буюу хурдны өөрчлөлт тийм үү? Энэ хурдтал нь ямар хэмжээнд тогтдог вэ? Ямар хурдтал байдаг вэ? Зөв. Нормал болон
당근차 도착. 당근차 도착은 яадаг юм? Биш. Хэмжээ өөрчлөлт тийм. Энэ болохоор хэмжээ өөрчлөлт. Хэмжээ. Энэ болохоор юу? Чиглэл өөрчлөлт. Гоо хурдны чиглэлийг өөрчлөлт юм шүү тийм. Хурд ингэж явуулсан бол ингэж явуулаад байна. Тэгэхээр энэ тохиолдолд тангинцаа хурдтал намаа хурдтал хоёр аль нь үүсэж байна? Намаа хурдтал үүсэж байна. Үүсдэг хүч нь юу вэ? Энэ юм тийм. Тэнцүү M түү. Тэгэхээр Q V B тэнцүү M А гэхдээ намаа хурдталын тоо юу вэ? V квадратыг байна. Гэдэг тийм. Гэдэг нь юу вэ? Энэ тоогийн радиус. Энийг ингэ олбох юм бол Q V B. Энэ багшин синус хайдварыг бичсэн. Яагаад бичээгүй? Синус 90 градус. 90 градус учраас бичсэн үү те? Тэнцүү V квадрат хувахан R болох. V гэдэг урагч. За эндээс бид нар тоогийн радиусыг олох юм те? Радиусыг олох юм бол V хоохон QB ийм байна гэсэн үү? За бид нар эндээс үеийг олж байна. Үе гэдэг нь юу вэ? Нэг бүтэн дарах хугацаа. Ерөнхийдөө хугацаа гэдэг чинь яаж болдгийг? Хурдыг замыг хугацаанд нь аваад тийм. Абиш хурд гэдэг. Хурд. За зам нь юу вэ? Нэг бүтэн эргэх тойрог утастай. За тэгээд S нь юу болж байгаа вэ? 2P R болж байна тийм. Энэ T гэдэг нь юу болж байгаа вэ? Үе болж байгаа вэ? Том T-ээс болж байгаа. Тэгэхээр том T тэнцүү. Том T тэнцүү. 2PR хувахан V гэсэн. Зөв. R-ыг бид ийм гэдэг мэдсэн тийм. Энийг иш нь олооч. Юу л болох вэ? 2P MV хувахан QB хувахан V гарч ирнэ гэсэн үг тийм. Энэ энтэйгээ ороочих юм бол үе юу болж байна? 2P M Q B саман гэсэн. Тэгэхээр бид нар юу болж байна гэхээр ингээд бүтэн нэг тойрог ирэх хугацааг тоолж магадгүй болно. Хугацааг тоолж юм бид энэ бөөмийн массыг тоолж гаргаж болдог. Бид нар нэг электроны масс, нэг одоо молекулын массыг хэмжиж өгч чадах уу? Хэцүү үстэй тийм. Аны хасах 27 зэрэг килограммыг жимлэх жимлэг олдох уу? Олдохгүй үстэй. Тэгэхээр энэ M-ийг болдог ийм багц гаргаж ирж болно. Энэ M-ийг болох юм бол T хүч нь болж байна. QB за хаваахан юу болж байна? 2P M ч юм те. За энэ T гэдэг чинь юу вэ? Эргүүлээд олох юм бол T гэдэг чинь болж байна. T гэдэг чинь 2PR-ыг хаваахан юу гэнэ? V үү те? Энийг иш ингээ оруулж юм уу юу ч юм. 2P QB хаваахан. Ерөөсөө энэ томноос юм биш үү те? Энэ томноос QB R хаваахан V гэдэг чинь ийм очихно шүү дээ. Тэр бид нар тойргийн радиусыг гаргаж ирэх юм бол одоо ямар тойргийн радиустай явж гинэ гэдгийг олчих бол бид нар юу болох вэ? Маасан тодорхойлж болж байна гэсэн үг. Маасан тодорхой. Бидний хурдыг олчих юм бол гарах гэдэг шүү дээ. Тэгээд бид нар массыг нь олдог тийм багч хийж юм бол масс спектрометр гэдэг багч болчихдог. Массыг нь хэмждэг багчийг масс спектрометр гэж нэрдэг. Хиймдэр үздэг юм. Үзчихсэн үү? За хиймдэр үздэг. Энэ 10 метр байна уу та? Хиймдэр үздэг. За физиктэй ч гэсэн бас яриад байна. За гихмэс. За энийг мэдээд түр аяар өрч чинь масс спектрометр ярих болоо. Энэ түр авчих.
За ихвчлэнгээр яг үеийг бодох. Энэ үе нэг бүтэн тойрог энэ үе нь юунаас хамаарч байна? Маасаас хамаарч байна. Цэник бол соронзоорноос хамаарч байна тийм. Нэгсний маас ихтэй очих юм яах вэ? Хай боддог. Энд одоо чинь хэнийг намаа гүйлгий. Тийм. За энүүний оронд одоо юу гэдгийг жижиг одоо мас багтаа дүлгөөнийг гүйлгий. Мас ихтэй, нэг нь том, нөгөө тийм жижигхэн мас багтаа тийм. Энд жижигхэн хүч үүсгэхээр жижиг тойрог жижиг ингээд жижиг хүч үүсгэхээр ингээд жижиг тойрог төрчихнэ үстэй. Мас ихтэй нөхрийн энергийг өөрчлөх ямар байдаг вэ? Хэцүү байдаг үстэй. Тийм учраас энэ яг үгээр том тойрогоор явах юм гээд чинь. Том тойрогоор явна гэдэг чинь их хугацаанд тойрно үстэй. Тэгэхээр мас ихсчээр үе нь яаж юм? Ихсэж байна. Цэвгийн хэмжээ ихсчүүл яах вэ? Үе багс. Яагаад багсаж байгаа юм? Биш. Одоо ингэс үг. Энд дэжтэй цэник ихсээр хүч ихсэж байгаа. Цэник ихсээр хүч ихсэж байгаа. Тэгэхээр энийг ингээд ижиг ингээд явж байгаа юм бол ижиг их хүчээр татъя гэхээр жижиг ингээд болчихж байгаа юм. Жижиг төрмөр болчихж байгаа. Эйгу хүчтэй татах гэсэн үг шүү. Хөнгөө татах шүү. Аясаар нь явуулаад байгаа шүү. Хүчтэй ингээд өөртөө татчих юм яах вэ? Жижиг төрмөр явуулчих юм зү. Тэгэхээр цэгийн хэмжээ ихсчих юм бол соронзон орны хэмжээ ихсчих юм бол тойрог нь яах вэ? Жижигсчихнэ гэсэн. Тойрог жижигсчээд үе нь ядчих нь багч юм. Тийм. За, тэмдэглэж. За одоо хэдүүлээ хэрэглээ талаас нь. Цэрн гэ дуусна. Цэрн гэ. Хайд орчид өөртөө нөгөө нэг интернетээр хараад үзээрэй за. Цэрний талаар юу гэдгийг яадаг юм гээд. За энэ цэрн гэдэг газар бол дэлхийн маш олон улсууд одоо нэгсний эдийн засгийн ажил явуулдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа байгуулсан маш том шинжлэх ухааны төв байгаа. За тэгээд энэ төв дээр бол энэ бөөмийн хурцгуур гэдэг зүйл байна. Бөөмийн хурцгуур. За бөөмийн хурцгуур бол яг юм хэлэх. Энэ эсэд байгаа бөөмийг яриад байгаа юм биш. Particle гэдэг маш жижиг зүйлсүүдийг хурцгаж хийж байгаа. Тэрний үг үлээ протон, электрон, өөр юу гэдэг тийм ямар нэгэн зүйлсүүдийг цэнгүүдийг гэсэн. Цэнгүүдийг хурцсаж байгаа хооронд нь мөргөлдүүлдэг. За тэгээд мөргөлдөөний үр дүнд гарч ирж байгаа зүйлсүүдийг бүртгэж аваад тэгээд тэндээс одоо яг юу болоод байгаа юм бэ буюу хамгийн анх нэг их тесрэлтийн үед болсон их хэмжээний одоо энерги гаргаж авах гэдэг байхгүй юу? Тэгээд тэнд үнэн зарчим маань болохоор цахилгаан орны энергээр хурцсаж соронзон орны энергээр чиглэл өөрчлөлт ийм зарчим явж байна. Цахилгаан орноор яг хурцсан. Соронзон орноор чиглэл өөрчлөлт. Ийм үндсэн ингээд зарчимтай. Эндээс харахад хэдэн километрийн том юм хоолойтой зэрэг юм болохоор та нөөцтэй үзээрэй за. Ийшээ оруулахын тулд дахиж нэг хурцтай ч дотор татан ч гэдэг юм болчих. Тэгээд энд ингэж хурцж байгаа ийш нь тавиад явчих юм бол энд бол 0.99 C буюу баг дэглээ урттай өгөхөд болгочтой. Тэгээд нэг электрон нөгөөс нь позитрон хоёр ингээд хоолой ингэж хурц суулж байгаа мөргөлдөө гэсэн. Асрын хэмжээний өндөр энергитэй болж байгаа. Мөргөлдүүлжтэй. За ийм зарчим. За хэдүүлээ дийт шийдэл үүргэлээ. Маш энгийн хурцгуурын талаар авч. За энгийн хурцгуур бол яг үгээр ди хэдвийн хоёр хурцгур.
За энд нь болохоор ингээд хөлсөх хүчлэлтийн үүсвэр болж байна. AC альтернатив код гэж байна. Хөлсөх хүчлэл. Тэнгүүд энд одоо юу гэдэг нэг дотроо ингэж жоохон зайтай байна шүү дээ. Дотроо жоохон зайтай. Энийгс нэг электрон ингээд энэ донд ингээд гүйх боломжтой шин. Тэнгүүд энд хөлсөх хүчлэл байна гэдэг чинь за магадгүй энэ талд нь V0 сүүжтэй байгаад энэ тэг болдын хүчлэлтэй гэсэн үг шүү дээ. Хасах нэмэхээр байраас үлдээд байна гэсэн тийм үү? Тэнгүүд энд бид нэр электрон ингээд орж ирдэг гэж тийм. За энд нь электрон. Энд электрон. Энд электрон ороод ирэнгүүт энд хасах цэнгэлтэй байгаа. Хасах цэнгэлтэй байгууд энэ талд нь нэмэх болчихно гэсэн үг. Тэ? Энэ талд нь хасах болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ электронд хүч үйлчлэнэ. Энэ электронд хүч үйлчлэхдээ за би нэг ингээд X дээрээс ингээд хатсан гэж байна. Ингээд зайтай. Тэгэхээр энэ нэлээд хасахтай байгаа. Энэ нэмэгтэй байгаа, энэ нэмэгтэй байгаа. Энд электрон ч юм уу хасах цэнгэлтэй байна. Хасах цэнүүд хоорондоо түлхэлцээ. Ийшээ хүч үйлчлэнэстэй. Ийшээ хүч үйлчлэнэ гэдэг чинь энэ бол яах вэ? Хурдсаж хэлнэстэй. Тэгэхээр энд хурдан болно гэсэн. Хурдаа ихсэж байна. Тэгэхээр цэнгэлмааны нөлөөгөөр яаж юм бэ? Хурдаа ихсэж байна гэсэн. Яагаад тэгэхээр энд хурдтай байна. Нийтдээ 50 цаг хурдтай энэ бол гэсэн. Энд орж ирсний дараа энэ үхрийг буцаагаад энэ гаргаж ирэх хэрэгтэй бол. Тэгэхээр энэ үхрийг ийш нь ингэж явуулах хэрэгтэй нөхөр нь юу вэ? Ингэж явуул. Хин ингэж явуулж чадах. Соронзоо тийм. Тэгэхээр энэ электрон байна. Электрон байгаа учраас энэ дэр хэзүүлээ. Ийшийн цаашны чиглэлдээ соронзоо авчих юм. Энэ ийшээ явуучих уу? Ингэ явуучих гэдэг байгаа. Зүүн гараар ирнэ. Тэгэхээр хэдүүлээ соронзоо энэ дэр нааш чиглэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл ингэж яваад соронзоо наашаа ингийн үйлчлэх хүчний чиглэл шиг болчихсон. Тэгэхээр ингэ явуучих жагаад. Тэгэхээр энэ бол юу болох вэ гэхээр наашаа чиглэлдээ соронзоо орны талбарт байгаа юм байна. Ингээд хаасаагүй юу? Наашаа чиглэлдээ битүү соронзоо. Тэгэхээр энэ дээр ингээд чиглэлээ өөрчилж байгаа юм да. Энд электрон явж байгаа тийм. Энд электрон явж байхад нь хасах цэнэгтэй байгаа учраас энэ ийшээ гарч чадах уу? Чадахгүй тийм. Тэгэхээр энд хүч сорилго хүчтэй гэж юу гэж байна? Төөлн саригдчих хэрэгтэй өстэй тийм. Тэгэхээр энэ нөхөр энэ хугацааг ингээд туулаад ирэхэд энэ хасан байр сэлцэх байх хэрэгтэй. Тэгэхээр дараа нь энэ V0 гэсэн хүчтэй болоод энэ тэг байдсан хүчтэй болно гэсэн. Тэгэхээр дараагийн процесс дээр юу болчих юм бэ? Эдгээр үл юу болчих юм? Хасгаас болоод эдгээр үл нь нэг болчих. Ийм үуч. Тэнгүүд одоо энэ нөхөр яах вэ? Дахиад ишээ гарахтаа цахилгаан орон дотор хөдөлж байгаа бол хурцсан үст. Дахиад ишээ хурдталтай хөдөлж. Хурдталтай очингууд одоо яах вэ? Одоо ингэж орё. Ингээд одоо зүүн гараар явна тийм электрон гэж. Ингэж явж байгаа. Нааш чиглэлдээ ингээд хүч үйлчилж байгаа. Тэр энэ ингэж тойрч чадах уу? Чадчих тийм. Тэгэхээр соронзоо бол одоо чиглэлийг өөрчлөлтөөр шаардлагатай байна. Тэгэхээр энэ дотор дахиад ингэ явуулчих. Дахиад ингэ гараад ирэхэд яаж нь барин сэлцэх гэсэн. Нэг үсний ховсох хүчтэй маань ингэ явна гэсэн тийм. Зүг. Тэнгүүд энэ эхлээд нэмэгтэй байх үед ингээд яваад ирнэ гэсэн үг шүү дээ тийм. Хэдүүл энэ тоолгоос эхлэв. Тэнгүүд энэ нэмэх болгоод энд ирлээ хасах болгоод яг эсрэг чиглэлд болгоод энэ гараад ирэх хэрэгтэй шүү дээ тийм. Тэгэхээр энүүний хугацаа энүүний үе тийм үү? Энүүний үе хагас үе үстэй хагас үе тийм. Энэ хагас үе энэ тойрог доторх явах хугацаатай ямар ах вэ? Тэнцүү. Яг тэнцүү байх. Тийм хүчтэй бид нар яах вэ? Хүчтлийн үеийг сонгоно гэсэн үг. Энэ яг нь тайм гэж хэлэх юм байна. Цаг хугацаанд нэжлэх юм байж чадах юм бол яг нь энийг ингээд цахилгаан руу хурцгаад
Соромжоо орноор эргүүлээд захиорноор хурцгаад соромжоо орноор эргүүлээд гэх мэтээр ингэж явна. Энийг хурцгаад авах юм бол тойрны аяндаа явна. Томч. Тэгэхээр энэ нөхөр маань хурдтай очиж байгаа учраас дараагийнх нь тойрны явна. Арай жоохон том гаргаж ирж юм гэсэн үг. Тэгээд дараагийн нөхөр дээр нь очихоор явна. Арай жоохон хурдан. Гэх мэтлэгээр ингэж харах юм бол энэ D гэсэн хэлбэр чинь ингэ явах гэсэн үг. Ингэ явах. Тэгж яагаад хурдан энэ захын зэг дээр болгоод явна. Гараад ирнэ гэсэн үг. Тэр нутаж аваад өөр нэг юм том үйлдэл хийх чинь тийм. Ерөнхийн одоо чинь хамгийн минимум электронны хурцаар ингэж ажилладаг. Энэ нь одоо портоноос авах болно. Тэгэхээр та хэд нэг цэрэгний талаар уншаад үзээрэй. Энэ бол бүр гайхалтай том, маш том хэдэн километрийн зайтай 25 км шиг 40 км яадаг том тойрог явуулдаг. Тэгэхээр захиорноор хурцгаад соромжон орноор яг жолоодод тэгж яг мөрийн замаар явуулдаг. Санаа нэгсэн үү? За тэгээд өөр юу гэдэг вэ гэхээр бидний мэдээ флат флот гэж нэрлэдэг. Флат гэж юу вэ? Мэдгүй. Флат гэж юу вэ? Хатгаар. Тэ? Бандар зураг. Бандар зураг гэж. Бандар зураг гэж яаж яах вэ? Ингээд ийм байлээ. Тэг. Та нэг бандар зурагт ингээд бүр ингээд ойртол ингээд харж байсан уу? Харж үзсэн үү? Одоо энэ бүр сүүлийн SD лед мэдийг харсан ч юм. Яг тийм. Ингээд час хийгээд ойртол хийгээд те. Тэгтээ зүгээр ингээд ханхаад ингээд поинтууд байна. Пиксүүд те. Зүгт. Энэ яг юм хэлээ. Энэ пиксийг яаж үүсгэх юм бэ? Цаанаас нь болохоор электрон буу гэж нэрлэдэг. Электрон ган. Электрон буугаар ингээд бууддаг электрон. Тэнгүүд энэ нөхрийг гэрдүүлэх хэрэгтэй байна. Энийг одоо хараач юм уу? Тэ? Энийг цагаанаас чинь ингээд одоо энэ хин нэг дүрс үүсгэнэ шүү дээ, тэ? Энийг дүрс үүсгэх тийм үү? Тэгвэл энэ хараад энэ цагаанаас чинь ингээд бодогдох хэрэгтэй, тэ? Энэ бодогдохын цаанаас нь юу гэхээр электроноор бодгоод цомзон орноор чиглэлийг нь өөрчилж идэг. За энэ хэсэг нь тэрийг орноороо, тэрийг орноороо гэдэг ингээд яах вэ? Цомзон орноор эндээс гасж байгаа электроныг өдөрдөж өгдөг. Тэгээд электрон энийг маш хурдтайгаар орч мөргөхөд зогсохдоо өөрөөсөө гэрэлттэй энерги зогсодог буюу бидний үзэж харагдах гэрлийн энерги гаргаж ирж байна. Ингэж ажилладаг. Тэгэхээр энэ хөдөлж байгаа зэник үйлчлэгийн хордон үйлчлэгийн нөлөөлөл яг асар олон чухал сэдв юм байна. Энэ болохоор 1900 оноос хойш одоо технологиуд энэ дэр өгч хөрөлдсөн. Одоо бидний мэддээд байгаа энэ одоо өөрийн хурцуу гэдэг нь бол кризисийн шинжилгээ ухааны хамгийн том зүйлс нэг шүү дээ, тийм. Энийг үгүй шүү дээ. Ганцхан манай Монголын хөрөнгө зэрэг дийлэхгүй. Нэг туршилт явуулахад Монголын дотоодын нэг төлөвлөлтөд 2 жилийнхээ тэнцвэрч ирэх тийм. Тийм их хэмжээний энерги хэрэглэдэг. Тэгэхээр нэг улс орон явуулж чадахгүй учраас маш их том орнууд яадаг нь улсууд нийцэж мөнгө төлөөд тэгээд хамтын үйл ажиллагаа явуулдаг. За ийм том салбар байна. Тэнцвэрлэг дондож айхуурын төсвөл хамгийн муу айхууртай нь 140 жилийн. Тийм хот юм байна та. Бүхэл бүтэн шинжлэх ухааны бол. Тэрний л хоолой моолын таанд нэг үзэрэй. Цэрнэгээр бичээд монголоос гарч ирнэ, англиас гарч. Тэгээ сонирхоод үзэрэй. За тэгээ Оросд бас байдаг думнаа гэх. Тэр нь болохоор яаж жижиг юм. За энэ хүмүүс ингээд бол соромжон монгол ашиг чиглэлийн байна. За бидний энэ ярьсан энэ багжиг болохоор циклотрон.
Тэмдэглээд авсан уу? Масс спектрометрийг авах уу? Масс спектрометр яаж ажилладаг? Масс спектрометр гэдэг чинь юу юм? Спектр гэдэг чинь юу юм бэ гэхээр нөгөө нэг гэрлийн зурсуудыг спектр гэж нэрлэдэг байхгүй юу? Метр гэхээр баг зурчдаг. Одоо динамометр термометр тийм үү? Ямар зүрийн багцуудыг дандаа ард нь метр гэдэг үгээр хэлчихдэг. Тэгвэл масс спектрометр массын зурсыг одоо хэмждэг юм. Тэр ерөнхийдөө бол массыг тодорхойлох баг юм байна. За энэ бол чинь нэг юм юу вэ? Цацраг гэдэг бодис ч юм уу те? Бүрийн ямар нэг боо юм тийм ганчи вай шүү. Вай GU гэсэн тийм. За ингээ боо энэ болохоор цэрэг бөмбөр бууддаг боо. За ингээд буудан гоц юу болох вэ гэхээр эсвэл цэрэгийг гаргаа өрчих гэсэн юм. Тэгвэл цахилгаан оронд оруулаад хурдсыг. Цахилгаан оронд оруулаад хурдснаа гэдэг маань энд ингээд хасах цэнгэлтэй. За энэ дээр бол нэм цэнгүүд ингээд гарч ирдэг юм тийм. Нэм цэнгэл ингээд буудлаад нэгүүд энэ нэмэгтэй байх юм байна. Тэгэхээр цааталт нь бол ингээд хасахтай. За энэ нөхөд ингээд ороод ирэх юм ийшээ хурдсан үстэй. Тэг? Янз бүр ингээд бөөмсөд хурдтай болж байна. Хурдтай болж ирэнгүүт энд ингээд соронзоо орж байна. Энд ингээд соронзоо орж байна. За энэ соронзоо орж байгаа энд одоо бид нэр штэ цахилгаан орныг хэмжиж чадна. Цахилгаан орныг яаж хэмжих вэ гэхээр энд хүчтэй өгөөд энэ зайг бид нар хэмжиж чадна. Тэгээд энэ V энэ D тоох юм бол бид нар цахилгаан орныг олж чадна. Цахилгаан орныг олж байгаа юм энд үүсэх хүчийг олж байгаа. Үүсэх хүч нь юу вэ? Яг тэнцүү Q хүч нь Y тийм. Тэгээд яг тэнцүү M. За эндээс бид нар хурдыг олж чадна гэсэн. Тэгэхээр юу болчих вэ гэхээр эндээс бол юу болчих вэ гэхээр A болчих юм бол QE тэнцүү M A бөгөөд A гэдэг чинь DV dt гэдэг тийм. Техникээр бид нар яг нь хурдыг нэгдээд гаргаж ирж байна. Тэгээд энд ямар хурдтай орж ирж тэр хурдаар нь яг нь тодорхойлох юм бол энд дэр их мастай бага мастайгаас хамаарат ингээд тойрог байна. Их мастай ийм том тойрог юм. Бага мастай яг нь бага тойрог юм. Тэгээд бид нар энд детектор тавьчих. Детектор гэдэг чинь юу вэ? Бүтгэгчүүд тавина. Тэгэхээр энэ мастай хайцгүй энэний массуудыг тодорхойлж болно гэсэн. Эндээс юу гарч иж байгаа вэ гэдэг мэдчих юм бол аль нэгийг нь очих нөгөөх нь яг харьцуулаад тавьчих гадаад байна. Тэгэхээр устрагч гэх юм устрагчууд дандаа юм. Гэх юм эндээс дандаа 4 дахин их зайтай зайтай. Тэ? Тэгэхээр аль нэгийг ингээд тогтоож нөгөөдөл бид яг хаан бууж ийнэ гэдэг юм энэ радиусыг хэмжээд олчдаг. Радиус нь. Нэгсний бид нар бөөмбөг хурцгаад нэг юм фото ялцсанд олчдаг. Фото ялцсан. Фото ялцсан ингээд оруулаад ирэхээр юу болох вэ гэхээр мөр үлддэг. Тэр мөрийг нь барьж авч байгаа. Цэний одоо жишээ нь юу хэлэх нь шүү дээ. Ингээд ийм мөр үлдэх нь тийм үү? Тэр фото ялцсан дээр оруулах юм бол цацрагийн явсан замыг ингээд ингэж авчдаг. Мэддэг ч юм уу. Нөөж нь болохоор ингэдэг ч юм. Тэгээ ингээд одоо хагас савлт нь болоод устчихдаг. Эндээс ингэж харах юм бол энэ хоёр ямар ч эсрэг зэнгүүд. Эсрэг зэнгүүд. Өөр юу гэж болох вэ? Аль нь маск, аль нь маск таа? Том маск энэ жижиг. Маск багтай юм. Радиусыг нь харах юм лөө энэ тэр техник маск багтай юм тий. Гэж хэлж болно. Тэгсэн чинь гэрлийг ингээд задралд оруулахаар бид нар гэрэл маань болохоор яг нэг хоёр ижил чиглэлтэй ингэ явчихдаг.
Масаарч ижих юм. Хэмжээрч ижих юм. Тэр гэр электрон, позитрон хоёр гэдэг юм нийлүүлэхэд гэрэл болоод устчихдаг. Хоёр бүү. Анги бүү гэсэн. Масны ижих нь цэргийн ижих. Тэнгэр яваад. Ийм хүмүүс ингээд яг нь мөрийн судлах замаар ямар бөмбө гэдгийг яг тодорхойлдог гэсэн. Ингээд тэгэхээр энэ нөгөө цөмийн физик, их энергийн одоо физикийн салбар руу ороод ирдэг. Одоо олон улсын шинжээч рүү чи тэр цэрэг мөрнүүд яваа гэсэн. Энэ төрлийн физикээр судлаад байна. Заанашарч өгч хэдийгээр энэ таслыг ингээд дуусгав. За энэ дэр хэмжээ. Хасад цэнэгтээ бөм ийшиг нэвтрэн ороод тэгээ ийшиг хазаараад ийшиг явж байгаа үүсдэг хүч ийшиг байна гэсэн. Хүч нь ийшиг. Энэ үүсдэг хүч ийшиг. Энэ болж ийшигээ бий авахтай байна. Ийшиг хазааж юм тийм үү? Тэгэхээр үүсдэг хүч ийшиг байна гэсэн. Тэ? Тэгээд энэ болж ирлээ. Дахиад нэг хасад цэнэг чи ийшигээ хасад цэнэг байгаа тийм үү? Ийшигээ явж байгаа. Ийшигээ ингээ хатарч чинь гэдэг чинь үүсдэг хүч нь ийшиг байна гэсэн. Тэ? Тэгээ энд ороод ирсэн чинь ийшигээ хатарчлаа. Ийшигээ хатна гэдэг чинь ийшигээ хүч үйлчлэнэ гэсэн. Ийшигээ урд. Тэгэхээр бид энэ дээр сонзоо орно гэдэг. Хасад цэнэг учраас зүүн гараад. Хурд ийшигээ Тоо ийшиг юу? Долоо цаашаа зааж байгаа тийм. Тэгэхээр энэ сонсон орон цааш. Баяр зэнэг гоо. Ингээд цаашаа ингээд авчихсан чи болж юм. Тоо чүүс хүч үстэй. Доош хаалгаад байна. Биш, цаашаа заахтай. Дэшиг заахтай тийм. Дэшиг заах юм бол энэ ч дэшиг зааж гинэ. Дэшиг зааж байгаа тийм. Хурд ийшигээ, соронзоо орон дэшигээ, долоо руу хаашаа гарч чинь. Наашаа. Тэр наашаа чигтээ соронзоо бидний чиглэл болж. Тэгээд ийм ихтэй угаас ингээд нэг тойрог өчөөд нэг тойрог өчөөд нэг орон дотор юм шиг тийм. Нэг орон. Нэг орон гэдэг чинь энүүнийхэн орон наашаа. Ойлгомжтой юу юм бэ? Тэгвэл энэ дээр хараа. Энүүний эсрэг байна. Уул нь шууд цаашаа тодорхой болж. Хурд ийшигээ долоо руу дэшигээ заа. Тэгэхээр дунд хуруу гинэ. Долоо руу цаашаа заач. Тэгээ ингэж цаашаа. Энэ нь соронзоо би гэж тийм үү? Тэгвэл за дараа ямар нэгэн биш энэ за протон байна. Протоны масс, протоны цэнгийн хэмжээ. Протоны цэнгийн хэмжээ, электроны цэнгийн хэмжээ тэгээ ижилхэн байдаг бөгөөд бид нар түүнийг эгэл цэнгийн хэмжээ гэж нэрлэдэг. Нэг ширхэг протон, нэг ширхэг электроны цэнгийг ингэж нэрлэдэг. Тэгээд яг n-ээр үржүүлэх юм нэг цэнгийн хэмжээ болчихдог. Тэгэхээр n нь ерөөсөө нэг байна гэхээр q нь өөрөө e болчихно гэсэн үг. Бид нар f тэнцүү q v гэж томьёолсон шүү дээ. Тэрний q болгон чинь энэ e гэж бичдэг гэсэн үг байхгүй юу? F тэнцүү Q, B гэж бичиж байгаа. E, B гэж бичдэг гэсэн үг. Энэ нэг цэнгийн хэмжээ буюу нэг чирхэг болчих жоохоо. Тэгэхээр энэ нэг цэнэгтэй протон G гэсэн цэнгийн хэмжээ. Ийшээ B гэсэн утгатай соронзоор багш. Соронзоор нийлүүлээ цаашаа гэж. Тэгвэл ингэж тарих. Хэмээ цаашаа чиглэлтэй соронзоо. Ийшээ чиглэлтэй үлдээж. Хот зүйлийг 90 градус гэж үзэж чинь. Тэгвэл F тэнцүү QVB гэдгээр бодно. Q гэдэг нь өөрөө энэ болчихсон гэсэн үг. Q. 1.630 арын хас харуулсан зэрэг колон. Үрчин 2-ын үрчин 15 метр секунд үрчин B 0.2 тасла. Ийм байна гэсэн.
Энийг үржүүлэхээр 0.4 болчих. 0.4-ийг 1.6-аар үржүүлэхээр 0.64 шүү. 0.64 үстэй тийм. Тэгэхээр 6.4 үржих нь арын хасах нийт зэрэг үстэй. Арын хасгын зэрэг явна. Хасгын зэрэг нь энэ дээр нэмжээр 20 болно. 20-оос энд 5 хасагдана. Тэгэхээр үржих нь арын хасах 15 зэрэг ньютон. Тийм үзүүлж байна. Энэ гамс нь. Айныг авсан. Заавал одоо бидний болох юм. Радиусыг болно. Энэ хүчний үйлдэл төв тэмүүлэх процесстэй үү? Буюу F тэнцүү M A. Тэр F тэнцүү M A гэж бодно. A гэдэг нь төв тэмүүлэх процесс зүгээд F тэнцүү M A-га V квадратыг болгоно. R болно. Хурд нийшээ гараад биш радиус нийшээ гараад бодох юм бол M V квадратыг болгоно. F болно. Масс нийт 1.6 үрчин араас 27 зэрэг үрчин энэ хурлын квадрат 2-ын квадрат 4 15 зэргийн квадрат 15 зэргийн квадрат гэхээр 10 зэрэг болж шүү дээ. Зэргийн квадрат гэхээр чинь үржүүлнэ шүү дээ. Тэгэхээр 10 зэрэг. Хуваах нь 6.4 үрчин 10 хасах 15 зэрэг. Хасах 15 зэрэгт нь энэ хураагдах юм бол хасах 12 зэрэг, хасах 12 зэрэгт нэмдэг хураагдах юм бол хасах 2 зэрэг, 10 хасах 2 зэрэг болж ирж байна. 1.6-аар 4 төржүүлэхээр 6.4 үстэй. 6.4-т хураагдаад 1 болж байна. Тэгэхээр 10 хасах 2 зэрэг гэдэг чинь 0.1 м. Буюу 1 см радиустай юм тий. 1 см радиустай тойрог гэж байна. Яг ийм биш үү шүү дээ. Тэгэхээр 0.2 теслад орж чинь ингэ өгдөг юм байна. 1 см радиустай тойрог гэж байна. За ингэ бодлоо. За дараа тийм бодлоо фа. Энэ хоёр нүгрийн хурд иждэг юм. За хурд нь иждэг. Вэ гэж. Хурд иждэг. За тэгээд энэ яг ийм товхмол орон дотор үлдчихэж байгаа. Соронзоо орон дотор тийм. Тэгээд энэ дүүрчин нүднүүд яг ижил масштабтай гэж үзсэн. За тэгэхээр энэний радиусыг зурх юм бол уул нь та хэд минут шууд томьёо тогтоож болохгүй юм байна шүү. Энэ радиусын томьёог яаж гаргаж ирж байгаа юм бэ гэхээр F тэнцүү QV гэдэг энийг бол тогтоо. F тэнцүү MV квадратик болгоно R гэдэг энийг бол тогтоо. Тэ? Энэ чинь төв тэмүүлэх хурдтай шүү дээ. F тэнцүү M A гэдэг. Тэгээ энэ хоёрын хооронд тэнцүү чинь. Тэгэхээр QV тэнцүү MV квадрат болгоно R гэдэг энэ нэгтэйг хураагдчих. Тэгэхээр R тэнцүү QV болгоно M болгоно. Тийм үү? Тэр R1 гэвэл ийм болно, Q1 болно. Авш энэ ч үлээ. Охон V. Би энэ алдсан шүү дээ. Хайрын зүйл гэсэн шүү дээ. M V охон QB. Тэр M1, V1, Q1, V1 ийм байна. Тамаа. R2 гэвэл M2, V2, Q2, V2. Тэгэхээр Q1-ийг Q2 таньцуулсан хэсэг болж байна. Тэгэхээр энийг энэ тооч. Нэгсний R2-ыг R1 тооч. Авш юм. Q1 дээр авч юм бол хаазууш. За ингэ хаваачих юм бол M2 V2 Q2 V2-ыг хуваах нь энэ. Тэгэхээр байраас өдөө дүржүүлнэ. Тэгэхээр Q1 V1 хуваах нь M1 V1 чинь
Тэгэхээр хурдууд нь яг нь хураач чинь. Хурдууд нь ижлэх нь. Маасууд нь ижлэх нь. Энэ чинь угаасаа нэг соронзон орон төлөв гэж. Тэгэхээр Q1-ийг хооронд Q2 гэдэг чинь R2-ыг тайлцуулсан хэсэг. Радиус нь. Тэгэхээр эндээс ингэ харах яг X ороод X гарч ирж байна гэдэг чинь энэ нь өөрөө тойргийн 4-ний 1 болчих. Тэгэхээр энэ зай радиус болчих. Тэгэхээр Q1-ийн радиус нь 2-1 зайтай. Q2-ийн радиус нь энэ ингээд буцаад ингээд гарч ирнэ гэдэг чинь энэ тал нь радиус болох юм гэсэн 1 зайтай. Тэгэхээр R2-ыг тайлбарлана гэдэг чинь 1-ийг 2 тухайн гэж. 1-ийг 2 тухайн. Тэгэхээр цэгмүүдийн харьцаа нь яг нь ийм байна. Угаасаа ойлгомжтой тийм. Баг тойрог зурагна гэдэг чинь их хүч үйлчлээ гэсэн. Их хүч үйлчлээ гэдэг чинь их зэрэгтэй байна гэсэн үг үстэй. Яг тэр цомцоо орны ижлэх юм чинь. Тэр энэ том радиусаар зурж байна гэдэг чинь энэний хэмнүүд яг нь энээсээ хоёр дахин их зэрэгтэй байна гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр юу тувааж байгаа гэдгийг харчих юм бол ингээд яг энэний зэрэг ихтэй яг нэг болгоно гэж шууд бичиж байна гэсэн. За дараагийнх нь болохоор ийм асуулт байна. Энд нэг хасах гэсэн ятас дотор электрон оруулж иж тавьсан. Ингээд тавьчлаа. Тэнгүүд электрон энэ бол цахилгааны зүгээс юу үүсэх вэ? Хүч үйлчлээд хурдтай болно шүү дээ. Хурдтай болонгууд нь юу нөлөөлөх вэ? Цомцоорны зүгээс хүч үүснэ. Яг тэр хурдгүй яг цомцоор нөлөөлөхгүй юм. Нөлөөлөхгүй үстэй. Хурдтай болж иж нөлөөл. Тэгэхээр нэмэх хасах зэрэгээс хамаараад энэ хаашаа хөдлөх вэ? Нэмрүү яг. Тэгэхээр энэ шиг хурдтай. Энэ шиг хурд. Одоо бид нар хурдыг мэдчихлээ. Цомцоор мэдчих. Үйлчлэх хүчийг ойлгох уу? Бодно тий. Гараар 100 гараар. Яг. Хасах зэрэг учраас 100 гараар бодно тий. Тэгэхээр доошоо хурдтай. Эрхийн уруу чинь доошоо хараад цомцоор хаашаа цаашаа гарч ирсэн. Тэгэхээр 7 уруу чинь цаашаа болгоод дунд руу ийшээ гоцооч чадсан тийм. Тэнгүүд Лоренцийн хүч нь энэ чиглэлд байна гэсэн үг. За ингэ болох хэрэгтэй гэж. Яг юм уу ойлгоход зүгээр